За бүгдэнд нь өглөө өдрөөр нэмэндийг хүргэе. YouTube сүхт маань тавтай мөрөл. Өнөөдөр бүгдээрээ хэрвээ чи хувийн бизнесээ эхлүүлэхийг хүсэж байгаа. За тэгээд нэг ялангуяа онлайн орчин дээр өөрийнхөө хувийн бизнесийг бүтээхийг хүсэж байгаа залуу болвол хаанаас эхлэх боломжтой вэ? Чиний эхлүүлж чадах хамгийн амархан бизнес юу юм? Эрсдэл зардалгүй тийм бизнес юу юм, тийм ээ? Тэгээ хамгийн ихний алхам чи юу байх вэ гэдэг тухай өнөөдөр суралцгаая. За намайг Тэнгис гэдэг сүүлийн онлайн бизнес орчин руу орж ирээд ер нь бол бас нэлээ гүнзгий болоод гүнзгий гэдэг юм сериозны орж эхлээд бол жилийн хугацаа өнгөрсөн байна. За тэгээд энэ жилийн хугацаанд бол бас нэлээ их зүйлийг үзэж судаллаа, тийм ээ. Онлайн бизнес ер нь яг яаж явдгийг гэх мэт зүйлсүүдийг болвол сурлаа гэж бодож байна. Тэгээд энэ хугацаанд бол бас 0-оос нь ахуулаад 26 сая төгрөгийн цэвэр ашиг хүртэл өөрийнхөө хувийн дасгалжуулалтын хөтөлбөрөөр гарч ирсэн байгаа. 100% ганцаарчилсан нэг эсрэг нэг явдаг программыг зохиогоод, тийм ээ, өөрийнхөө нарийн ур чадвар мэдлэгийг борлуулж хэрэгтэй хүмүүст нь туслаад болвол энэ үр дүнг гаргасан байгаа. За тэгээ хэрвээ чи ч гэсэн өөрийнхөө магадгүй хамгийн анхныхаа 5 сая, 3 сая, 10 сая орлогод хүрэх гэж байгаа бол яагаад бас өөрийнхөө хувийн дасгалжуулалтын хөтөлбөрийг эхлүүлэх хэрэгтэй вэ гэдэг тухай хэдүүлээ ярилцъя. Яаж эхлүүлэх юм гэдэг тухай бас ярилцъя. Тэгээд яцгаая. Чиний кармагч нь түнтэй л гээ да. За тэгэхээр хувийн дасгалжуулалтын програм хинд зориулагдсан бэ гэхлээр хэрвээ чи нарийн ур чадвартай, мэдлэгтэй, үн цэнтэй, туршлагатай, гадаадад амьдрдаг, гадаад хэлтэй, амьдралдаа ямар нэгэн үр дүн гаргаж исэн маш олон категори байгааз. Хин нэгэн хүнд тусалж чадах зүйл чамд байгаа л гэж итгэж байгаа бол чи өөрийнхөө хувийн дасгалжуулалтын программыг үүсгэж болно гэсэн үг. Тэгээд энэ бол чиний эхлүүлж исэн бас хамгийн гайхамшигтай программуудын нэг байх болно. За яагаад вэ гэх юм бол чи яг 100% ганцаарчилж хүнтэй сэтгэлийн ярилцлага хийж тэр хүний гүнд нь байгаа асуудлуудыг тодорхойлж өөрийнхөө туулсан тэр алдаа цаг хугацаагаа өрн таран хийсэн хөрөнгө мөнгөөрөө хохирсон, тийм ээ. Тэр бүх зүйлийг хин нэгэнд хэмнэж өгөх боломжтой байдаг. Сэтгэл зүйн цөхрөлч юм уу, тийм ээ. Тэр болгоны хүнд шууд ингээд, тийм ээ, нэг эсрэг нэг ажиллаад хэмнэж өгөх боломжтой байдаг учраас тэр бол бас хамгийн гайхамшигтай сайхан чиний хийж болох бизнесүүдийн нэг байгаа юм. Нэгдүгээрт, хоёрдугаарт гэх юм бол чамд ямар ч бараа тавар хэрэг байхгүй. Чи зөвхөн өөрийнхөө туршлага, мэдлэг, толгой дотор байгаа юмаа л бүтээгдэхүүн болгоод онлайн орчин дээр хийж байгаа учраас энэ бол бас хамгийн амархан хийх боломжтой бизнесүүдийн нэг байдаг. За тэгээд амархан гэлээ гээд чи юм хийхгүйгээр мөнгө олно гэсэн үг бол ерөөсөө биш. Маш их ажилтай. Ер нь бол энэ бизнесийг ажилуулахын тулд чамд 9 алхам хэрэгтэй. Өнөөдөр бүгд нэг алхмыг нь ярилцах гэж байна, суралцах гэж байна. Тэгээд тэр 9 бол нэлээд ажилтай, тэрэнд бэлэн байх хэрэгтэй. Ер нь бол ажил хийвэл ам тосдно гэдэг шүү дээ, тийм ээ. За тэгэхээр тиймэрхүү хүмүүс зориулсан бахны хэрвээ чи хүн тусалж чадна гэж бодож байгаа бол мөн дээрэс нь энэхүү програмын үн цэн хаана байдаг вэ гэхлээр хамгийн дэлхийн шилдэгүүд ч гэсэн хувийн дасгалжуулагчтай байдаг. Чи хорвоогийн бест байж жижиг нэг ямар нэгэн зүйлээр дасгалжуулна гэсэн үг биш. Чи 3 дахь өнцгийг тухайн хүнд авчирж, чухал асуултуудыг асууж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, тухайн хүний харахгүй байгаа, сохорчгоод байгаа зүйлсүүдийг хажуугийн өнцгөөс харж өгч нээснээрээ тухайн тамирчинда дасгалжуулалт авж байгаа тэр хүндээ хаач байхгүй тийм хэмжээнд их тус хүргэдэг юм байгаа юм. За яагаад вэ гэх юм бол миний хувийн зүгээс бол би бол өөртөө ганцаарчилж нэг эсрэг нэг хүнтэй ярилцаж яг тухайн үр дүн гаргачихсан байгаа хүнээс ингэж дэмжлэг авах бол маш дуртай байдаг. Миний хувьд та нарт ингэ зааж өгч байгаа 9 шатлалтай энэ бизнесийг сурахын тулд, бүтээхийн тулд бол нийтдээ Монгол мөнгөөр ойролцоогоор 28-9 сая төгрөгийг бол бас хөрөнгө оруулсан байна. Тийм ээ. Тийм болохоор бас хамгийн хүчирхэг зүйлсүүдийн програмуудын чиний гаргаж болох бүтээгдэхүүнүүдийн нэг байдаг. Жирийн нэг онлайн e-book, жирийн нэг сургалт гэдэгтэй харьцуулшгүй чи амьд
амьд хүнтэй яриад тухайн хүний толгой нь ажиллаа байж байгаа шүү дээ. Тийм ээ. Үзсэн, харсан, сонссон зүйлээ ингээд чи өөрийнхөө юг одоо үйлчлүүлэгчийг дэмжих гээд ингээд сууж идэг учраас болов өстой юутай ч харьцуулшгүй тийм айхтар нөлөөтэй байдаг. Ер нь хүн хүндээ айхтар нөлөөлдөг тийм ээ. Чи саятан хүмүүсийн дэргэд байх юм бол 6 дахь саят нь болно. 5 одоо гуйлагчны дэргэд байх юм бол 6 дахь нь болно гэдэг шиг нэг эсрэг нэг бол бас тийм хэмжээнд хүнд нөлөөлдөг учраас энэ ментор болон ментигийн харилцаа бол асар хүчтэй зүйлсүүдийн нэг байдгаа. За тэгвэл хаанаас эхлэх вэ гэж байгаа. Эхний алхам нь юу юм бэ? Энэ бизнесийг эхлүүлэх тийм ээ. Би хувийн тасгалжуулалтын нэг эсрэг нэг яагаад энэ сарын хамгийн анхны 3 сая, 5 сая, 10 сая нэмэлт орлогыг цэвэр онлайн дээр бүтээе гэх юм бол хамгийн түрүүнд чи өөрийнхөө чиглэлийг сонгох хэрэгтэй. Энийг бол би одоо ганцаарчилж ажилдаг хүмүүстэйгээ одоо чиглэлийг нь маш сайн гаргаж өгдөг, тухайн хүний түүхийг ухдаг, дурладаг зүйлсүүдийг нь ойлгодог, хүсэж байгаа зүйлсүүдийг нь ойлгодог, давуу талуудыг нь бас сонсдог, гих мэт явна гэсэн. Тэгвэл би та нарт одоо өөрийнхөө чиглэлийг хэрхэн тодорхойлох вэ гэдэг тийм ээ. Энэ хамгийн чухал, хамгийн тий одоо бизнесийн чи хамгийн нэгдүгээр алхам байх нь шүү дээ. Юуны тухай байхын чиний хувийн тасгалжуулалтын хөтөлбөр тийм ээ. Гэдгийг хуваалцсан яа. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт болвол юу байгаа юм? Чи өөрийнхөө хамгийн хитгэж үнэмшдэг зүйлс чи юу юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Сайхан буулгаад бичих хэрэгтэй. 5-аас 10 зүйл. За би өөрийнхөө хуваалцах юм бол би хүмүүс байнгын өсөж дэвжих хэрэгтэй гэдэгт итгэдэг. Би хувийн тасгалжуулалтын програмын хүч нөлөө тийм ээ. Энэ гайхамшигт бас итгэдэг хүн хүний нөлөөлөл. За би мөн адилхан одоо тийм хэцүү зүйлийг даван туулж хийж хүчтэй одоо характер бий болдог гэдэгт итгэдэг тийм ээ. За өөр одоо тийм ээ. Магадгүй одоо хувь хүний хөгжлөх юм бол өөрийгөө хүндлэл гэдэг сэдв ямар гайхамшигтай, ямар нөлөөлөлтэй сэдв бэ гэдгийг би мэддэг, гэдэгт би итгэдэг тийм ээ. Гэх мэт одоо миний итгэл үнэмшлүүд байгаа гэсэн. Энэ зүйл дээр би бол ганхашгүй ингээд зогсноо гэсэн. Эндээс чиний програм төрөх боломжтой. Яагаад гэвэл чи борлуулалт хийх хэрэгтэй болно. Бизнес гэдэг бол борлуулалт байдаг. Тийм учраас чи өөрийнхөө итгэж үнэмшдэггүй зүйлийг борлуулна гэдэг бол асар хэцүү, ер нь боломжгүй. Тэгэхээр чи ямар нэгэн зүйл итгэж явах юм бол үгүй наа чи ийм байдаг штэ. Энийг ингэж ажиллахыг би ингэж харж ирсэн штэ гэж чи хүнд ингэ хэлээд нөгөө хүн чи тийм үү гэж гитлэн чи одоо ярьж чадах тийм зүйлээ сонгох юм бол одоо бизнес чинь маш сайхан амжилттай явах боломжтой байх нэ. За дараагийн чиний харах хэрэгтэй зүйл бол өөрийнхөө дурладаг зүйлсүүдийг хар гэж. Чи юунд дурладаг юм бэ? Гоо сайхан уу, хувцас уу, спорт уу, хоол хийх уу, юм сурах уу, багшлах уу, чи гэрээ цэвэрлэх үү тийм ээ. Хүнд дурладаг зүйл байдаг. Зүгээр л тухайн зүйлийг хиймээр л байгаа учраас хийдэг зүйлээ хэрвээ чи бизнесийнхаа цөм болгож, бизнесийнхаа үндсэн сэдэв болгож чадах юм болвол чи маш гол явна. Нэгдүгээрт маш гол явна. Чамайг зогсоогдошгүй болгоно гэсэн. Чи тухайн зүйл дээр хинч чамайг хүчлээгүй байхад ч гэсэн хийж явах учраас чиний бизнес жинхэнэ чиний жаргал болно гэсэн. Тэгэхээр энэ сэдв мөнгө олох болов уу болов? Энэ сэдв хүнд хэрэгтэй болов уу болов гэдэг дээр ерөөсөө битгий санаа зов өөрийнхөө дурладаг тийм ээ чи дуртай кайф авдаг тэр зүйлээс тийм ээ таашаал мэдэрдэг тухайн тэр зүйл үнэхээр гой санагддаг тэр 10-аас 15 зүйлийг чагсаагаад бич тэр дундаас шүү оноо өг аль нь дээрээ цойлж гарч ирж байна тийм ээ тэрийг нь тодорхойл тэндээс чиний бизнесийн үндэс гарч ирэх боломжтой байх нэ тэр сэдвэрээ чи ярьж чадна хүнтэй ажиллахад маш дуртай байна гих мэтчлээ тийм ээ за миний хувьд бол одоо сагсан бөмбөг байж болж байна бичих ур чадвар байж болж байна, илтгэх ур чадвар байж болж байна. Сошиал медиа дээр гарч ирээд маш гоё контент хүмүүст хүргэх байж болж байна. Ном унших байж болж байна. Бизнес хийх байж болж байна, тийм ээ. Хөрөнгөний зах зээлийн арилжаа байж болж байна. Гэх мэт одоо юу байж байгаа? За хүмүүстэй нэг эсрэг нэг ажиллах ч юм уу, тийм ээ. Ийм сэтгэлийн ярилцлага хийж гүнзгий хүний одоо уг руу нь орж тийм ээ дотоод юмыг нь гаргаж ирж энэ бол бас миний одоо багаас байсан одоо давуу тал чанаруудын нэг тийм ээ тийм учраас бас одоо ингээ бизнесээ цогцлогоод явж байгаа. За тэгэхээр дурладаг зүйл рүүгээ харах нь байх нь
итгэж үнэмшдэг зүйл рүү харах нь байх. Дараачихан чи өдөр тутамд хийдэг зүйлээ хар. Өдөр тутамд юу хийж байгаа юм бэ? Тэрийг хар. Их алс холоос биш. Яг амьдрал чи өмнө юу байж байгаа чи Монгол гэрт амьдардаг тийм ээ. Магадгүй одоо тэгээ гал нүрсээ төлдөг бол энэ чиний сэдэв байж болно. Энэ чиний бизнесийн суурь байж болно. Яаж галаа сайн төлөх вэ гэдгийг чи одоо гэр хороолд амьдарч байгаа хүмүүс ч юм уу. За эсвэл одоо Монгол гэрт амьдарч байгаа тийм ээ. Орон нутгийн хүмүүс туслах нь чиний онцгой би одоо ийм жишээ авч байгаа байхгүй маш нарийн байж болно. Энэ бизнес гэдэг зүйл тийм ээ. Байж болно. Чиний өдөр тутмын амьдралаас чиний бизнес гарч ирэх боломжтой байдаг байхгүй. Өдөр тутамдаа чи маш их ном уншиж гинүү. Тэгвэл ном уншиж байгаа залуучуудад хэрхэн хурдан уншдаг болохт нь туслах юм уу? За эсвэл чи өдөр тутамдаа дасгал хийдэг бол хин нэгэнд одоо тий ганцаарчлан хэрхэн одоо 2 3 жил төөрч тийм ээ огтхон жижиг хаяггүйгээр төөрч бодил сэтгэл зүйн одоо энэ фитнест үр дүн харахгүй байгаа хүмүүс чинь цөхрөл айгүй их амсдээ штэ. Тэрнээс нь сэргийлнэ гэсэн бизнесийг гаргах юм уу тийм ээ. Эсвэл чи өдөр болгон дуулаад байгаа бол хин нэгэн хүнд яаж солгоод болохоо болох вэ? Хоолоогоо гэмтээхгүй байх уу гэдэг дээр нь ганцаарч нь туслах юм уу? Гэх мэтчлэн явнаа гэсэн. Ерөөсөө л ас холоос биш эргэн тойрондоо байж байгаа яг өдөр тутмын хэмжээнд чи юу хийж ийн тэр чин чиний бизнес болох боломжтой. Хамгийн гол нь одоо хэдүүлээ энэ сэдвээ сонгож байгаа учраас энэ сэдв дээр бол ерөөсөө одоо яах шаардлагагүй айхтар хүнд болгож айхтар одоо энэ сэдв мөнгө хийх болов үгүй болов гэдэг дээр ерөөсөө битгий санаа зов анхандаа угаасаа чиний зорилго бол бизнес хийж сурах бизнес гэж юу юм бэ гэдгийг эхлээд сурах тэгээ хүмүүстэй ярьж сурах хүнд яаж үнц нь хүргэдэг юм бэ гэдгийг сурах тийм ээ за тэгээд хүн одоо яна гэсэн үг тэгээ хүнтэй ярьж сурах тийм ээ. Тэгээ эцэст нь яаж одоо хүнд үр дүн гаргаж өгөх юм бэ гэдгийг чи сурсны дараа бол тийм ч маш их одоо санхүүгийн эрхчлөө хүлээж явах боломжтой байх нэ. За тэндээс эхэлж болж байна. Юуны төлөө яахгүй байгаа бол. Тэгэхээр өнөөдрийнхөө хичээлийг бол энэ хүрээд хэдүүлээ өндөрлцгөөе. Чи дараачих энэ сэдвийг л одоо хамгийн ихний алхмыгаа тодорхойлчихсан байхад болвол дараачийн одоо контентын стратеги ямар бизнес модельээр явах юм хэрхэн бараа бүтээгдэхүүнээ үнэлэх юм хэрхэн одоо борлуулалтаа хийх юм гэх мэт асуудлууд бол хэдүүлээ дараачийн хичээлээр үзэцгээе. За тэгээд яг энэ тал дээр одоо ганцаарчлан тусламж авч хамт өөрийнхөө хувийн бизнесийг бүтээлцээж хувийн одоо дасгалжуулалтын бизнесийг хэрвээ бүтээхдээ тусламж хэрэгтэй байгаа болвол доор би энэ холбоосыг үлдээчи энэ дээр чи үнэгүй одоо өргөжлүүлсэн сургалт материал юмнуудыг авч болно тийм ээ тэгээд хувийн чат бас бичиж болно тэгээд амжилт хүсье.